Предаторууд ертөнц даяар хисэж, тухайн гаригийн хамгийн хүчтэй гэсэн төрөл зүйлээс агнаж, өөрсдийн зэрэглэл болоод эренбийг тогтоодог. Түүнийгээс маш хариуцлагатай биелүүлдэг гэдгийг бид аль хэдийн мэдхүлээ. Хамгийн анх 1987 онд кино дэлгэцээр Predator буюу эдгээр анчаа аратнуудыг гаргасан нь хүмүүс бидэнд харийн амьдралын байжуулах нэгэн төсөөллийг өгсөн билээ. Dylan! You son of a bitch! Өдгөө энэ төрлийн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудын томоохон төлөөлөл болсон Predator franchise нь өнгөрөх чамд бүрэн хэмжээний 2 киног гаргасан. Уг зурлалын 7 дахь кино болсон Predator байдлын цэв кинотеатруудаар гарч үзэгчдэд сайн хүрсэн. Харин нөгөө кино нь 3 үр дүгээс бүрдэх animated антологи ба театруудаар гаралгүйгээр шууд стримингээр цацагдсан. Энэхүү бүтээл дэлхийн түүхийн 3 өөр цаг хугацаанд хүмүүс бидний хамгийн шилдэг гэсэн дайчдын төрлүүдтэй эдгээр аратнууд нүүр тулдаг. Эхний дулаан Predator-ын эсрэг хойд Европын домогт дайчид болох Викингчууд. Викингчууд гэдэг нь манай эртний 8-аас 11-р зууны үед хойд Европт амьдарч байсан Скандинавын ард түмний дайчид, далайчид, худалдайчид бөгөөд тэдний эр зойрог хүчрхэг ирсэн Европын түүхэнд маш тод улмөр үлдээсэн. Учир нь Викинг гэдэг үг нь далай довтлох гэсэн утгатай ба тэднийг ихэвчлэн халдагчид, цэрлэг дайчид хэмээн дүрсэлсэн байдаг. Далайг хөндлөн гулд туулж өөдөөс тэрсэлдэх дайснуудаа толгой дараалан устгахсаар явах жинхэнэ берсеркер дайчид далайн гүн манан дунд хөвнө. Дараагийн дулааныг ивэлдэ авахыг Одиноос гуйх амьшиггүй хүмүүсийн удирдагч бол Уурса гэх энд харагдаж буй эмэгтэй бүн түүнийхүү. Хүү дулаанаас олсон алтаа ам бахтан ярихад ээжин түүнд бид хоёрын алтны төлөө ирээгүй. Дайсан маань одоо ч амьд байгаа гэдгийг сануулна. Хэрвээ энэ шүн би дулаан дуунвал миний өшөөг заавал аваарай гэснээр дараагийн дайралт эхэлнэ. Өөрсдийн нэг ч хүнийг алдалгүйгээр нүд эрэмхийн зурд дайснуудаа газар дүүрэн хөглөрөх цогцос болгосон байв. Хамгийн сүүлчийн хүнийг амьд үлдээж Уурса дүнтэй нүр тулан өөрийнхөө удирдагч Зороныг хаана байгааг хэлгэнэ. Чи магадгүй би амьд байгаа болохоор хамгийн азтай гэж бодож магадгүй. Гэхдээ эсэргээрээ энд үхсэн байгаа хүмүүс нь илүү азтай гэнэ. Түүний бид сүх зоож Зороныг хаана байгааг хэлүүлсний дараа өршөөл үзүүлэн шууд хөнөөхийг хүүдээ тушаадаг. Гэсэн ч залуу хүү өөдөөс нь харах сул дорой нэгнийг хөнөөж үлж чадна. Тосгоноос нэг ч хүн үлдээлгүйгээр хэрцгийгээр хөнөөсний дараа үйл дуусгаас өмнө Зороныг заавал олно гэснээр аимшигт дүүх дөнгөж эхэлдэг. Оройн хоолны дараа Уурса өөрийн хүүд түүний өвөд юу тохиолдсныг анх удаа хэлдэг. Уурсаг бяцхан охин байхад тэдэн рүү дайрсан хүн нь Зорон гэхэр юм. Охиноо амьд үлдээхийг гуйхад нэг болцлыг зөвшөөрдөг. Тэр нь хэрвээ охин чинь чамайг хөнөөвл түүний амийг хэлтрүүлэхэр болно. Өвөө Айнар Уурсад хүчтэй байх ёстойг захиж миний өшөөг заавал ав гэснээр охиныхоо гараар өөрийгөө үгүй хийдэг. Ийхүү энд байгаа дайчид болон түүнийхүү өшөө авалтын төлөө явж байгаа нь тодорхой болно. Тэд хол замыг туулан явсаар зорьсон газраа буюу Зороны цайзад хүрэлцэн ирж ямар нэг байдлаар эзэгтэй цагийг хүлээж төлөвлөгөө боловсруулсангүй. Шууд л ур таалгыг тогшиж орохоор болно. I fight God, just tell me how many burdens left. I fight pain and hurricanes, today I wept. I'm trying to fight back tears, blood on my doorsteps. Life a living hell, puddles of blood in the street. Shooters on top of the building, government aid ain't relief. Earthquake, the body drop, the ground breaks. The poor run with smoke lungs and scar face. Who need a hero? You need a hero, look in the mirror, there go your hero. Who on the front lines at ground zero? My heart don't skip a beat even when hard times bumps the needle. Mass destruction and mass corruption, the souls of suffering men. Clutching on deaf ears again, rapture's coming. It's all prophecy, and if I gotta be sacrificed for the greater good, then that's what it gotta be. Pray for me, take my pain for me, save my soul for me, 'cause I'm alone to see. If I'm gonna die for you, if I'm gonna kill for you, then I spill this blood for you. Шавж мэд хөвлөрөх цогцос энэ бүх аимшигын төгсгөлд өөрийн эцгийг хөнөөсөн дайсантайгаа нүүр тулна.
Хувь тавилан биднийг дахин уулзуулах энэ өдрийг тэсэн ядан хүлээснэ хэлтэл зорон. Чи надаас өшөө авнаа гэж бодсоор л байгаа хэрэгөө. Чи өөрийнхөө хоёр гараар эцгийг хөнөөж амьд үлдсэн тийм л хулчхар аймхаа нэгэнгээд уур цагийн багтал гал дүлийг унтраахад энэ үед түүнийхүү зөвшөөрсөнгүй. Гэвч энэ ялалт тийм ч удаан үргэлжилсэнгүй. Гинтийн зочин тэдний ялалтыг хуваалцахаар ирсэн байдаг. Өдийг хүртэл ямар ч дулааныг давж хичнээнч дайсныг үгүй хийсэн эрсийг аимшиг дараад нэг нэгээр нь төвггүйхэн үгүй хийн. Гараа орлуулж зүүсэн байрын зэвсэг хүчтэй долгион өсгөж түүнийхээ тусламжтайгаар ямар ч зүйлийг хийсэж үгүй болтол нь цохино. Уурсаж түүнтэй мөчөөгөө өгүүлгүй тулалдсан ч түүний зэвсэг хол илүү байж бүрэн цэнгэлсэн үеэрээ түүнийг хэсэгхэн хугацаанд ухаанаа алдтал цохих ба хэдийн ухаан орсон ч хүлцэн нуурын усанд унаж орхино. Мөсний завсар байх багахан агарыг аван амьсгалж байтал араад нь түүнийг аль хэдийн хайж эхэлсэн байна. Дотор өрнөсөн дулаанаас болж дулаанаар ялгаж хардаг баг нь ажиллахгүй байгаа нь уурсаад том давуу тал юм. Юун түрүүнд хүүт уснаас гарах ба түүнтэй шуудхан тулалтад дийлнэ гэдэг мэдээж боломжгүй шүү дээ. Хөлсөн завнуудын хараар орж нуугдах зуур араад нь тэднийг нэг нэгээр нь сүйтгэж эхэлдэг. Гэсэн ч түүний зэвсэг хүчтэй долгионы хариуд маш бат бөх тогтоох суур хэрэгтэй байгаа нь харагдана. Хүлэг онгоцны зангуугаар түүнийг нэвцүүлбэхээр дайрсан ч бүтлгүүтэж араадны хамтаар нуурын орол руу живдэг. Аз болоход баруун гарынхан зэвсэг зангуунд орооцолдож түүний ганцааран гинживэлэх гэтэл баригдаж усны ороолд бүтэж өгөхөөсөө ч өмнө хідэн хэсэгт хуваагдахар болно. Ингэснээр араатан өөрийн зэвсэгт амиа алдаж харин уурсаа нуурын мандал дээр шитэгдэн амьд үлддэг. Энэ үед мэдээж түүнд бодогдох ганц зүйл нь түүний хүү эсэн мэнд байгаа эсэх шүү дээ. Эцгийнхээ өшөө орслын төлөө эхлүүлсэн дайн түүний хүүгийн амийг авч оддог. Энэхүү Valkyrie-гийн эсрэг араатын гэсэн түүх харамсалтайгаар дуусна. Уурсаг хүлэг онгоцонд суулган авч явах ба түүний цаан харагдах бас нэгэн тулаанч бол өөрсдийн чадварлаг, үзүүштэй тулааны арга барилаараа хамгийн алдартай хүчрхэг самурай нарын нэг байна. Цаг хугацаа ухран 1609 оны феодалын үеийн Япон улс руу буцаж өсвөр насны хоёр хүү саваа ашиглан голын ирэг дээр бэлтгэл хийж байдаг. Навч хэдий бие биенийхэд иргэд хамтдаа ургагч унах үе ирэхэд нэг нэгээрээ ундаг гих үгийг дүү нахаасаа асууж тэд баяр хөөртэйгээр бэлтгэлээ хийж байтал тэдний аав тухайн бүсийнхээ даймо гэхэр нэг ирж зогсоодог. Энэ үеийн Япон улсыг феодал ноёд буюу даймоноор захирч харин тэднийг нэгтгэн захирах хүн нь эзэн хаан бус шогун байсан ба олон зуун жилийн турш дотроо дайн сам үргэлжилсэн хүнд үеэсэн. Тэр дундаа 15-аас 16 дугаар зууны Сенгоку эрнийг дайтаж буй мужуудын эрен хэмээн нэрлэдэг. Харин киноны үйл явдал маань 1609 он гэхээр Эдогийн эрен эхлэж дайн самуу харьцангуй багасаж Япон улсыг хаалттай орон болгож буй үеэр өрнөх юм. Эцэг нь хөвгүүдээ ордондоо оруулж катанагийн эрийг шалгаж тэдэнд тус бүр нэг сэлмийг өгнө. Өөрсдийгөө хөнөөж болох жинхэнэ зэвсгээр тулдуулахын шалтгаан бол мэдээж дараагийн залгамжлагчийг сонгох юм. Төрсэн ах дүүс бие биенийхээ өдөөс зэвсэг барин тэмцэнэ гэдэг байж боломгүй зүйл мэт санагдаж дүүн сэлмээ ороодог. Энэ нь мэдээж түүний эцэгт таалагдахгүй шүү дээ. Ах нь хичнээн дүүтэй хайртай байлаач үүрэг хариуцлагыг сонгож дүүрүүгээ дайрна. Түүнийг бараг хөнөөх нүгэлтэд дайрсан ахыгаа харж урам нь хугарсан хүү тэднийг мөн ордныг орхиж зүхтаана. Үүнээс 20 жилийн дараа даймо таалал төгсөж дараагийн үеийн шин залгамжлагч зарлагдсанаар ордноос хол хүүхэн амьдрах дүүн үүнийг сонсож өшөө авалт аль эсвэл эрх мэдлийн төлөө юу өөрийгөө бэлдэж эхэлнэ. Шүн болоход ах нь эцгийгээ сүүлийн замд нь үдэх зур тэднийг холоос аль хэдийн ажиглаж байна. Энэ үед голын хөвөнд чимээг үхэн урсаж ирэх гуайланд ороос дайралт эхэлдэг. Ордны ханыг авиран дээш гарч ирэхэд ёслол дуусаж харуул хамгаалалт улам илүү чангарч байна. Гэтэл харуулын цэгүүдийн нэг нь түүнийг харж цамхгийн оройд чимээг үхэн тулаа өрнөдөг. Гэсэн ч эсрэг талын харуул олоод үзэлгүй л яах вэ? Ордон руу гадны хүн нэвтэрснийг мэдсэн самурай нар бүх хаалгыг хааж булан тохой бүрийг хамгаалж байна. Цэргүүдийн дунд дутаа задарч тэднийг нэг нэгээр нь хөнөөх зурд ах нь өөрийн өмсгөлийг өмсөж тулаанд бэлтэнэ.
Утаа сарнихад нинжа маань өөрийнхөө багийг авч хин гэдгээ мэдгдснээр 20 жилийн өмнөх ах дүүсийн дуусаагүй тулаан одоо шидэгдэхээр болно. Ах нь өөрийн дулааны үндсэн зэвсэг катана болон дуулгыг ашиглах бол дүү нь өөрт байх төрөл бүрийн зэвсгийг маш үзүүштэйгээр ашиглана. Дүүн тулаанд арай илүү давуу талыг авч эхлэхэд ах нь өөрийн хоёрыг дуулгыг сайн нэг юм бүрэн өмсөж дуусна. Ингэснээр ах дүүс бүрэн хүчээрээ тулалдах хэдий ч дулааныг дүүн илүүрхсээр дуусгаж ахтай өөртөөгөө адил шарахыг үлдээдэг. Тэрээр энд ямар нэгэн байдлаар ирэх мэдэл өш онзонгийн төлөө ирээгүй байх нь тэр. Гэтэл тулаан тугарсан хашилт нурснаар маш азгүй байдлаар ах нь унаж ирхэн. Санаандгүй байдлаар ахыгаа хөнөөсөн түүний дараагийн өрсөлдөгч бол Арат нь шүү дээ. Урд өмнө нь хизээж харж байгаагүй төрлийн зүйлтэй нүүр тулснаа мэдсэн манай хүн шуудал зогтож цэргүүдийг хэрцгийгээр хөнөөх зур нь үл үзэгдэх чадвартай гэдгийг нь мэддэг. Ахыгаа дийлж эндхийн хамгийн хүчтэй түүний хойноос Арат нэг л хөөсөн бол тийм амархан салахгүй нь ойлгомжтой. Арихын түүнээс цухтаж ордны гадна урсах голд шидэгддэг. Гэтэл түүний хойноос өсөн гэж бодсон ах нь ирж тулааныг үргэлжлүүлэх гэхэд чимээгүй байхыг сануулж тэдний өөр хоорондын асуудлаас ч илүү аюултай зүйл байгааг мэдгэтнэ. Ах нь дүүгээ хамгаалж Аратны зэвсэгт оногдож орхидог. Хэдий хамтдаа тулалдсан ч Аратны өмнө хүч мөхсдөн. Дэвшилтэд зэвсгээр тоноглогдсон дайсны давуу тал мэдээж түүний зэвсэг мөн түүний хамгийн том сул тал шүү дээ. Ах дүүс өөрсдийн зэвсгийг барьж бие биен рүүгээ дайрч байна уу гэлтэй дайрахад тэд дайснаа устгасан байдаг. Аимшиг дайснаа дарж аюулаар тооцорсон ч ахынхан тулаанаас авсан шарх өндөрч бие нь муудж байна. Энэ үед ах нь дүүтэй хандан навч хэдий бие биенийхээ хажууд хамтдаа ургах хэдий ч унах үе ирэхэд нэг нэгээрээ ундгаа гэх дүүгийнхээ үгийг түнд хэлэхэд дүүн та ганцаараа бишээ гин. Гэсэн ч тулаанаас авсан шархаа даалгүйгээр ах нь амиа алддаг. Энэхүү самурай нь энэхүү хөлөгт байгаа гашуудалтай түүх энэ юм. Ийхүү та бүхэн өнгөрөх онд гарсан Killer of the Killers гэх антологийн 2 түүхийг хүлээн авч үзлээ. Видео маань таалагдсан бол subscribe дарж хажууд нь барилга хонхыг дарахаа битгий мартаарай. Дараагийн бүр илүү сонирхолтой видеонууд таныг хүлээж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.